автозамын хэдийхэн ачаалтаас улбаатай төгжрөл дэлхийн том хотуудын хамгийн хүндрэлтэй бэрхшээл болоод урдж байна. Шведийн нийслэл Стокгольм, Английн Лондон, Сингапур зэрэг хотын төгжрөл шийдсэн сайн туршлага бусдаа үлгэр жишээ үзүүлдэг. Энэ жишгээр Америк нэгдсэн улсын Нью-Йорк хот автозамын хамгийн ачаалттай эсгүүдээр зорчгод төлбөр авдаг журам хэрэгжүүлж эхэлснээр улсдаа анхдагч болжээ. Энэ сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн автозамын төлбөр авах тогтолцоо нь 2 жилийн өмнөөс яригдж олон хүндрэлтэй тулгарсаар одоо л нэг ажил хэрэг болж байна. Тус хотын Манхэттен дүүргийн 60 дугаар гудамжнаас өмнөх хэсэг бүхэлдээ төлбөртэй бүсэд багтсан бөгөөд жолооч бүр хоногт $9 хурамч төлнө. За энэ ойролцоогоор 30 мянган төгрөг гэсэн үг юм. Гэхдээ тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарат ачаалттай замын төлбөр янз янз байх нэ. За төгжрлийн бүсэд багтсан төв цэцэрлэг түрээлэнгийн өмнөд хэсэг Дональд Трампын Empire State барилга, Times Square, Wall Street санхүүгийн дүүрэг орчимд эд ачааллын үеэс бусад цагт $225 төлөх юм байна. Бага оврын ачааны машин болон зорчиг тээврийн хэрэгсэл эд ачааллын оргил цагаар $14.4 төлөх бол том оврын ачааны машин, жуулчны автобус $21.6 төлнө. За ийхүү төлбөр авч эхэлснээр Нью-Йорк хотын хамгийн их ачаалттай бүсүүдэд нэвтрэх машины тоо 80 мянгаар буурна гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. За харин түүнээс олсон орлогыг хотын автозамын төвжирлийг бууруулах, нийтийн тээврийн системийг шинжилэн сайжруулахад зориулах хөрөнгө босгох зорилготой гинэ. За шинэ журмыг 2028 он хүртэл мөрдсөний дараагаар төлбөрийн хэмжээг дахин нэмэх юм байна.